1999 онд соёл урлагийн сургуулийг төгссөн. Гэхдээ аавынхаа ангийг төгссөн. Манай аав сугар гэж хүн байдаг. Багш, найруулагч, доктор, урлагийн гай үстгэлтэй юм байсан. Одоо бурхны оронд байгаа. Тэгээд би яг аавынхаа шав болж 95 онд элсэж ороод тэгээ 99 онд одоо соёл урлагийн сургуулийг жүжигчин. Тэгээ бас давхар ичнээг найруулагчаар сурч төгсөж исэн. Шекспирийн Зуны шөнийн зүуд гэж байгаа аюу гайхалтай зохиол байдаг. Тэр жүжиг тоглож исэн. Ингэж гараагаа эхэлсэн. Олон уран бүтээл дээр энэ театрын уран бүтээлчтэй бүгднээр нь л одоо үе үеийнхэнтэй хамтарч ажиллаж үзлээ. Ер нь ингэж ярьдаг. Жүжигчний хүний одоо хамгийн гол зорилго бол дүр бүтээх. Дүрд хувилах. Энэ одоо дүрд хувилна гэдэг жүжигч хүн одоо аюу гоё хамгийн том зорилго байдаг байхгүй юу? Хүмүүс ингээ андуураад ингээд аюу их орилж хашгирсан эмоцтой юм хүнийг жүжигчин болно гэж үгүй шүү дээ. Тийм байхгүй. Им хүн гэдэг юм ажиглах, хураах, хоримтлуулах өөр төрөө болж байгаа тэр баяр баясгал гонгийг те хурааж хэвчдэг. Тэгэхээр жүжигчин туршлага ингээд нас явах тусамж гэдэг юм амьдрал үүсэх тусмал илүү баялаг болдог, олон өнгө гардаг те хүний сэтгэлээс тийм олон өнгө байгаа ш. Тэр олон өнгийг мэдэрч чаддаг, тэрийг гаргах гэж хичээж ажилтдаг л байвал ажиллах ёстой байхгүй. Тэгээд тэрийг чинь гаргахын тулд өөрөө мэдрэмжтэй байхгүй байвал бүтэхгүй ш. Насаараа суралцдаг мэрэгч бол яалч явахгүй юм гэж л би боддог. Айдас, болгоомжл, ачаагүй өчүүхэн зүрхэн тэднийг даруй замтай гэсэн халхавчанд оруулаж өөдөөс минь эгцэж харж чадахгүй дальдчиж ганц алхмаар урагшлах улгаан гიშгэлтүүд нь миний оронд бэрс болох нүүдэл байдаг. Яг би бол жүжигт бол нэлээд хэдэн жүжиг тогсон. Тавилан ч юм уу те. Хувь зохиол байж. Жишээ нь дэлхийн одоо театрын тайзны ноён одоо сонгодог ноён оргилын 3 ноён оргил гэж үздэг байхгүй. Фауст, Гётегийн Фауст те. Шекспирийн Хамлет, Дон Кихот, Сервантесын Дон Кихот гэж те ийм 3 жүжиг одоо ингэж ноён оргил гэж үздэг байна шүү дээ. За ингэтэл одоо би энэ гурваланд нь оролцож үзсэн. Энэ чинь над одоо айгүй том өсөлт дэвшилт одоо өгч байгаа шүү дээ. Аливаа амжилт гэдэг ч юм уу, ер нь аливаа уран бүтээл, амжилт одоо хүний амьдрал ч гэсэн амжилттай хүртэл амжилттай юм гэдэг маань одоо гинт нэг өдөр бүтдэг зүйл биш те. Энэ бол гоё тасралтгүйгээр ажиллаж, тасралтгүйгээр хөдөлмөрлөх те. Туршлага хуримтлуулах. Тэр хуримтлуулсан туршлагаасаа дараагийнхаа алхмуудыг хийх. Ингээл зогсолтгүй явнаа л гэдэг маань өөрөө яг амжилтын үндэс болж байгаа. Тэгэхээр миний хувьд ч гэсэн тэгдсэн л болов уу гэж бодож байгаа шүү дээ. Алдсан, онсон зүйл зөндөл байгаа те. Одоо уран бүтээл дээр ялангуяа тэгтэл хийгээл явж байгаа. Хийгээл олон одоо зогсохгүй хийгээд ахал. Тохиолж байгаа юм болгоноосоо суралцах. Туршлагыг хоримтлуулах. Тэгж явж ижил одоо амжилт төрөх бах та.